Чин добрый. Өнөөдөр бид хүн алзын түүхтэй танилцсан. Spider-Man эсвэл хүн алз бол Marvel-ийн хамгийн алдартай супер баатар. Арилжааны хувьд амжилттай яваа супер баатруудын нэг юм. Компани тэргүүлэх дөрөв хувьд тэрээр олон тооны хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч ирсэн. Хэд хэдэн хүүхэлдэйн кино, мөн олон тооны кино, телевизийн шоу нэвтрүүлэг, видео тоглоом дээр гарсан. Хүн алз бол редактор Стэнли, зураач Стив Ditko нарын бүтээсэн зохиомжтой супер баатар юм. Тэрээр анх удаа 1962 оны 8 сарын Amazing Fantasy Comics-ийн номер 15 дугаар дээр гарч ирэв. Lee Ditko нар арай өөр супер баатрыг зохиохыг хүсэж байв. Жишээ нь өсвөр насны залуучуудын асуудал, мөн санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг супер баатрыг. Хүн алзыг 1960-ад оны ихээр гарч ирэхэд өсвөр насны супер баатрууд дандаа туслах төрд байсан. Хүн алзыг Питер Бенжамин Паркер гэдэг. Queens-ийн ахлах сургуулийн сурагч. Авгагч Мэй, авгах Бен нартай хамт Нью-Йорк хотод амьдардаг. Питерийг цацраг гэгдэвт аалз хазсны дараа өрмөц чадвартай болсон. Үүнд ханан дээр авирах, ер бусын хүч чадал, авхаалж самбаа, мөн аюулыг анхааруулдаг аазны мэдрэмж. Дараа нь Питер бугуйнд суйрлуулсан хиймэл аазны шүүс бууддаг төхөөрөмжийг бүтээжээ. Шинэ чадваруудаа ашиглахыг ирмэлзэж Паркер костюм бүтээгээд нохоон зодоонд оролцжээ. Баг хэмжээний мөнгө хожоод хальт од болоод амьдсан хэдий ч тэрээр зүхтаж буй хулгайчийг зогсоох боломжийг үл тоомсоролдог. Хожим нь тэр гэмт хэрэгтэн авгах Бэнийг дээрэмдээд хөнөөх үед Питер дээрэмчнийг өмнө зогсоогүйгээс ийм зүйл болсныг ухаардаг. Агуу хүч их хариуцлал дагуулдаг гэдгийг Spider-Man болж хувирсныхаа дараа Паркер зоригтой, шудраг, баатарлаг болдог. Паркер хичнээн супер хүчтэй ч гэсэн бэлгсэн авгыг хичтэй дөрөөсийн төлбөр төлөхөд нь тусалж чадахгүй. Үе тэнхнийхээ дунд нэр хүнд муутай, доог тохуу болсон номын гар. Паркер дайснуудтайгаа анх удаа тулалдаж байхдаа хөвийн амьдрал, мөн Spider-Man-ийн амьдрал хослоход тийм ч амар биш гэдгийг ойлгодог. Уг дүрийг анх Стэнли, Стив Ditko нар нэлээд оюуны потенциалтай гэж зохиосон. Тийм учраас Питер Паркер Marvel-ийн ертөнцид Тони Старк, Fantastic Four-ын Reed Richards нартай тэнцэх зиндааны интеллекттэй. Бусад сэтгүүлийн супер баатруудын дунд Spider-Man-ийн дайснууд нь нэлээд сонирхолтой. Жишээ нь Доктор Октопус, Green Goblin, Kingpin, мөн Venom гэдэг. Хүн аз сэдвтэй сэтгүүл, хүүхэлдэйн кино, уран сайхны кинонууд, видео тоглоом, буддаг номнууд, тоглоом, хүүхдийн ном, парк, аяллууд гэл тийм ээ, паркийн аялууд хүртэл байдаг. Spider-Man ба түүний гайхамшигтай найзууд хүүхэлдэйн цуврал дунд бол 1981-83 оны Marvel Production-ы үйлдвэрлэсэн Америкийн телевизийн олон ангид хүүхэлдэйн кино. Энэхүү шоунд Marvel Comics-ийн аль хэдийн нэр хүндтэй болсон Spider-Man ба Iceman баатрууд мөн шин дүр болох Firestar нар тоглосон. Аал замдууд хэмээх 3% тэд Marvel Universe-ийн янз бүрийн хорон санаатнуудаа тулдаж байв. Хүн алз, хүүхэлдэйн цуврал, Marvel Production телевизийн олон ангид хүүхэлдэйн кино. Нийт 5 сезонтой, 65 ангитай. Энэ цувралд хүн алз ба Питер Паркерийн Empire State University-гийн коллежийн жилүүд голчлон гардаг. Питер аль хэдийнэ супер хүчээ олж авсан бөгөөд Daily Bugle сонины орон тооны бус гэрэл зурагчин болжээ. Sam Raimi-гийн найруулсан Хүн алз триложи кинонд Tobey Maguire гол дүр тоглосон. Нэлээд олон хүмүүсийн хувьд шилдэг Spider-Man-ийн дүр. Нэгдүгээр анги нь 2002 оны 5 дугаар сард гарсан. Дараа нь Spider-Man 2 2004, Spider-Man 3 нь 2007 тус гарсан. Sony 4-р ангийн 2011 онд гаргахаар төлөвлөж байсан хэдий ч дараа нь шинэ найруулагч жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр франчайзыг дахин шинээр эхлэхээр шийдсэн. The Amazing Spider-Man нэртэй шинэ франчайз 2012 оны 7 дугаар сард гарсан. Найруулагч нь Mark Webb, Andrew Garfield Spider-Man-ийн дүр тогложээ. 2 жилийн дараа The Amazing Spider-Man 2 нь гараад харин 15 онд Sony Disney 2 хүн алзыг Marvel кино ертөнцид гаргахаар гэрээ байгуулад тиймээс Tom Holland MCU-д хүн алзын дүрээр анхны тоглолтоо 2016 оны Captain America Эргэний дайн кинонд хийжээ. Дараа нь түүний бие даасан 17 оны Spider-Man Homecoming,
найруулагч нь John Watts мөн Holland 18 онд Avengers Infinity War, 19 оны Avengers Endgame, мөн 19 оны Spider-Man Far From Home тус кинонд хүн алзын дүрд дахин тогложээ. Jake Johnson Spider-Man Into the Spider-Verse хүүхэлдэйн киноны Spider-Man-ийн дүрд дууруулад ер нь нэлээд шинэлэг үрмэц анимашнтай бүтээл болсон. Тэгээд энэ удаа Miles Morales яг Spider-Man-ийн местиг авдаг. Хүн алзыг MCU-д дахиж харна гэдэгт найдаж болно. Who am I? I'm Spider-Man. Имэйд таалагдсан бол like, share, comment, subscribe.